Хүүхэд болгон цэцэрлэгт явж боловсрол эзэмшиж буунхаа төлөө улсаас сар бүр 116,500 төгрөг авдаг. Өнөөгдөө хаалганы цаана жаахан охин гэртээ харах хүнгүй цоошлогдож гал, ус, цахилгаан, жорлонгийн нүх гэсэн аюул дунд үлдлээ. Үүнтэй адил 2-5 насны 80,000 хүүхэд гэртээ цоочтой хоцорч, сард 15-аас 17 хүүхэд хараа хяналтгүй улмаас зүү бусаар хорвоог орхиж байна. Эдгээр хүүхдийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 653 цэцэрлэг буюу 653 тэрбум төгрөг бидэнд хэрэгтэй. Жил дунджаар 30 цэцэрлэг шинээр баригддаг гэж тооцоход бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 20-30 жил шаардлагатай. Аав нь танил талгүй, ээж нь ажилгүйгээс болж хүүхэд гэртээ хоригдох ёсгүй. Бид хамтдаа маргааш шиг өөрчилж чадна. Ганбаатар гишүүн нарын санаачилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь хүүхэд бүрд тэгш хэрэг олгож цэцэрлэгт явах боломж өгнө. Энэ хууль батлагдсанаар хүүхдээ харах хөнгөн улмаас ажил хийж чадахгүй байгаа 30,000 гаруй эцэг их хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдана. Энэ үйлчилгээг эрхлэх 10,000 гаруй иргэн ажлын байртай болно. Төрийн ачаалал буурч 653 тэрбумаар 20-30 жил баригдах цэцэрлэгүүдийг тэг төгрөгөөр 6 сарын хугацаанд чиглэж 80,000 хүүхдэд 100% цэцэрлэгт хамруулж чадна. Тиймээс иргэд та бүхнийг дуу хоолойгоо нэгтгэн сонгогдсон гишүүддээ мессеж илгээн хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг дэмжихийг уриалж байна. Хүүхэд бүхэн амьдралынхаа гарааг ижил тэгш эхлэх ёстой.